Сайн бацгаана уу? За миний YouTube сувгийг үзэх гээд ороод ирсэн та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн шинэ бичлэг маань эхэлж байна. За өнөөдөр ямар бичлэг хийх вэ гэхэлэр за Монголд зарагддаг. За дэлгүүрийн хамгийн хямдхан амттангуудыг бүгдээ хамтдаа туршиж үзцгээе. За ингээм амттан дундаа ер нь бол 5000 төгрөгнөөс доошо үн бүхий амттангуудыг дэлгүүрээс аваад бүгдээ хамт оногцгоё. За мөн ардталт нэг унтчихвэн. За тэс хэрхийг нь хүлээж байна. За тэгээд сэрэнгүүд нь бүгдээр хамтдаа дэлгүүр ороод хамттангуудаа цоглуулъя. Сэрэрээ мэргэ. Гарлаа шүү. Гарлаа шүү мэргэ. Нэг хөвчээ. За манай нөгөө камерамен маань унтаад гэрт үлдсэн. За тэгээ би сая гэрт дотор төгж чаячаад одоо ингээд дэлгүүр орох гээд явж байна. За тэгээд өнөөдөр 5000 төгрөгөнд одоо нэг бүтээгдэхүүн нь 5000-аас доошоо байна. Хамгийн хямдхан. За бүтээгдэхүүн буюу амттан авч хамтдаа одоо туршия. За ингээд лүлөө ороод уулзцгаая. За энийг авъя. За энэс нас нэгийг авъя. За энэ мэдээж нэг жижиг 1200 төгрөг байна. За энэ 1700-ын баблы энэс нь авъя. Ер нь 5000 төгрөгнөөс доошо бүтээгдэхүүн гэвэл нэлээд олон байд юм байна. Хамттангууд ер нь бол олон байна. Энэ 2900 авлаа. Yes.
За энэний сосныг авъя. Энэний сос. За гэрт ороод ирлээ. За одоо авсан хамттангуудаа яваа. Тэг ер нь бол бас цөөхөн хамттан яваалаа. Сонгож авлаа. Тэгээ тав хүний бас мэддэг өдөр тутамдаа бас иддэг энэ хамттангуудыг сонгож авсан байгаа. Тэгээд нэг гоё хямбар хямдхан чипс байт юм аа. Тэр өнөөдөр байхгүй юм гэлгүүрт. За тэгээ хамгийн түрүүнд нэг хаан чипснээс эхлэе гэж бодож байна. За ингээд нэг кипон байна. Энийг энэ тавьчих. За ингээд хаан чипсээ задлаа. Энэ хаан чипс бол одоо олон жилийн бас түүхтэй чипс шүү дээ. Тийм ламт нь бол яг хэвээрээ энгийн төрөл нь бол бас гайгүй юмтай. За дараагийн төрлийн задлаа. Нэг юм хоёр төрөл авсан байгаа. Энэний Үүнийг танилцуулаад та бүхэнд явъя. 1200 төгрөг гэж байна. Хоёулын нийлээд 2400 төгрөг болсон байна. За ингээд ер нь бол энэ хоёрын аль нь гоё вэ танагддаг ба танарт. Нагалаа баг энгийн төрөл нэмсэг санагдаад байна шүү дээ. За одоо энэний задлаа. Энэ төрлөөсөө энэ шаргасаа төрлөөсөө илүүтэйгээр энгийн төрөл нь бас илүү гоё амттай юм байна. Мундаг лавтыг санагдлаа. Би ч өөр нэг амттай юм л идэхгүй. Хаяад нь өнөөдөр бичлэгэндээ зориулаад та нарт зориулаад одоо амттан аваад за ингээд оноо өгөх сууж байна. За миний бодлоор энэ чипсэндээ 10-аас 8 оноо гэд. За энэ шорготой төрөлд нь 10-аас 7 оноо өгөхөр байна. За ингээд дараагийн амттан руугаа харцгаая. Мөн харцгаа цөөх амттан авсан байгаа. Дараагийн амттан гэж энэ бол энэний үн чинь 1700 төгрөг. Тэгээ энийг авсан байгаа. Ер нь бол энэ бас надад гайгүй санагдаад идэв нөгөө сахар байхгүй. Тэгээд энэ сахаргүй ус болохоор ер нь бол бас эрүүл мэндэд бас гайгүй санагдаад идэв. Англих ер нь сахарын агуулмж бас бага бүтээгдэхүүн сонгохыг хичээлээ. Тэгээд мөр цэнийг өдөр хамт задлаа. За энд өдөр хамтаа мөсийгээд ууцгаая. За ингээд аянд мөсийгээд ирлээ. Ингээд гаргацчих. За одоо өдөр хамтдаа энийг задлаа. Бас энэ задлах дуугийн сонсуулнаа. За. Ингээд нэг аяхта өсөндөө хийгээд. Энэ бол зөний өдрөл бол ингээд байгаа амар гоё. Ер нь миний энэ ганц ундааны
одоо хэрэглээ өгч байгаа. Ус шүү дээ энэ чинь. Дундаа биш. Саагааргүй хийжүүлсэн ус. Одоо тийм миний ер нь ганц дундааны хэрэглээ өгч байгаа. Энэ усанд хамсаад яг мөстөө ус нэгээд явах юм амар гоё. 10-аас 10 оноо энэ усанда өгөө. Дараагийн бидний бүтээгдэхүүн бол энэ бас нэг хэсэг алдартай болоод байсан ш. Йогурт. Намалчуу. Аа? Жив түрүүн гарсан юм биш үү? Би сая гарч чам үнсийн хооронд гарч ирээд хийж штэ. Мэдлэр. За. Гэх юм бол энэ араа. Яа. Йогурт. Йогурт. Нэг их толоодаг байхгүй. Нэг гоё йогурт байна. Энэ Гоё йогурт байна. Энэ йогуртанд 10-аас 10 оноо өгье даа. 16. 10-аас 10 оноо. 10. Итгэв гоё. Эний үнийг харуулах юм. Энэ 2200 юм байна. Нэг ширхэг нь. Нийлээд 4400 болж байгаа юм байна. За дараагийн төрөнд нь энэ pineapple. Тайм төрөл байна. За энэ задлаа. Нэг дээдл нь аягаа өтгөн. Энэ бас гоё юм байна. Энэ 10-аас 9 оноо. Дараагийн авсан зүйл бол зүг арц байгаа. За энэ бол сахлаад хэмжээ нь ер нь сахар боломж бас бага. За ер нь аль тустай нэг авч байгаа. Энэний үнэ 2100 юм байна. Намын зогоолоход идэхэд ер нь гоё хамттай санагддаг юм. Тийм. Энд бол 19 оноо өгье. Ер нь бол зам амны зоо гэдэг гоё дахлаад хэмждэг. Тэгэх учраас Монголын өдөртөг бүтээгдэхүүн.
Хамгийн сүүлчийн гэх юм бол энэ хүн болгоны мэддэг. Дэн гэдэг юм бичээр байна. За энийг үнийг харуулъя. $2,900 төгрөгийн үнэтэй энэ бүтээгдэхүүн байна. Энэ гоё бичиж та. Ер нь хамгийн гоё амттай гэсэн бичгнүүдийг сонгож амттай гэсэн амттангуудыг одоо сонголоо. За энд 19 он өгөө. Гоё амттай бичиж байгаа. За ингээд миний авсан бүх бүтээгдэхүүнүүд $5,000 доош өмнө үнэтэй ийм бүтээгдэхүүнүүд байлаа. Амттангууд байлаа. Тэгээд өнөөдөр 6 төрлийн бүтээгдэхүүн авсан юм байна. 6 шиг юм бүтээгдэхүүн. 6 төрлийн 5 төрлийн юм аваад за тэгээд оноо өглөө. Хамгийн их таалагдсан нь мэдээж энэ ус. За ганц одоо ундааны минь хөдөлгөөний нөхж байгаа ус байд. Дараач нь бол энэ йогурт. Энэ бас гоё хөлдөгчн ч удаан байлгаад идэл бас гоё юм байна. Тэгээд мөн энэ чаан чипс манай амтаа авдаг гэвэлээ байна. Тамон гэнэ гэхэд мэрэгман юм төрөч одоо бидгээс нагаад авсан юм билээ. Нэг амбакс нь хийдэг юм хутга байна. Тэгээд мэрэгэн сумын хоёрт бас баярлаа. За ингээд дараагийн хамжилгаар уулзлаа. Түр баяртай.